эрхэм үзэгчдийн амгалан гадрия. Өнөөдрийн мэдээгээр удахгүй Монгол тээвэрчдийн чуулган болох гэж байгаа тухай сонирхолтой мэдээллийг хүргье. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол энэхүү Монгол тээвэрчдийн анх дахь чуулган уулзалт Safety First Uranium-доор өнгөрсөн жил зохион байгуулагдсан. За та бүхэн дэлгэц дээрээс өнгөрсөн жил зохиогдсон Монгол тээвэрчдийн анх дахь чуулган уулзалтын дүрс бичлэг зургуудыг харж байна. За энэ чуулган уулзалт бол үндсэндээ Хойд Америк дахь тракны бизнес буюу тээвэрчдийн оролцсон мөн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын оролцсон ийм анхны чуулган уулзалт болсон. Тус арга хэмжээг KGI Group баруун эргийн бизнес зөвлөлтөд хамтран зохион байгуулж байсан. Мөн чуулганы үеэр Хойд Америкийн Монгол тээвэрчдийн холбоо гэх байгууллага байгуулагдаж миний ойлгож байгаагаар энэхүү байгууллагын үйл ажиллагааны тухай бас товч танилцуулга хийгдсэн гэж ойлгож байгаа. Тиймээс тус арга хэмжээнд оролцож мэдээлэл авсан хүмүүсийн хувьд энэхүү байгууллагын тухай бас тодорхой ойлголттой байгаа гэж миний хувьд бодож байна. Тэгвэл энэхүү Хойд Америкийн тээвэрчдийн холбоо буюу хамт гэж товчид нэрлэж байгаа байгууллага. За энэ удаагийн Хойд Америк дахь ачаа тээврийн бизнес эрхлэгчдийн 2 дугаар чуулган уулзалтыг инхүү гардан зохион байгуулж байна. За та бүхэнд зохион байгуулагчдын зүгээс гаргасан танилцуулга дээрээс энэ үйл ажиллагааны тухай товч мэдээллийг өгье гэж бодож байна. Энэхүү Хойд Америк дахь ачаа тээврийн бизнес эрхлэгчдийн 2 дугаар чуулган уулзалт 2024 оны 5 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Иллинойс мужийн Шикаго хотод зохион байгуулагдана. Чуулган уулзалт 2 өдөр үргэлжлэх юм байна. За эхний өдөр бол үндсэндээ уулзалтын үндсэн арга хэмжээ мөн оролцож байгаа хүмүүсийн хувьд байгууллага бизнесүүдийн хувьд хэлэлцүүлэг өрнүүлэх ийм чухал арга хэмжээ эхний өдөр болох нь. Харин хоёр дахь өдөр том ачааны машин буюу тракны жолооч нарын дунд уран жолоодлагын аврах шалруулах тэмцээн зохион байгуулах. Улмаар тухайн өдрөө энэхүү тэмцээнд шалгарсан хүмүүст байр шагнал гардуулах ийм ёслол болж өнгөрөх нь. За хоёр дахь өдөр бас нэгэн сонирхолтой үйл явдал болох нь саятан жолоо шалгаруулах юм байна. Америкийн эзэн улсад ачаа тээврийн бизнес эрхэлж байгаа тээврийн жолооч нарын дунд саятан жолоо шалгаруулж шагнал гардуулах ёслол болох нэ. За ингээд хоёр дахь өдрийн хувьд үндсэндээ орон зоог барьж сошиал үйл ажиллагаагаар өндөрлөнө гэсэн ийм ерөнхий мэдээллийг тохиолдолд хуваалцъя. За ингээд Хойд Америк дахь ачаа тээврийн бизнес эрхлэгчдийн 2 дугаар чуулган уулзалтын тухай товч мэдээллийг тохиолдолд хүргэлээ. За хэдийгээр энэхүү чуулган уулзалт нь ачаа тээврийн бизнес эрхлэгч тээвэрчдийн гэж нэрлэж байгаа боловч за энэхүү чуулган уулзалтанд ямар ч хүн ямар ч бизнесийн төлөөлөл оролцоход бүрэн боломжтой гэж ойлгосон байгаа. Тиймээс хэдийгээр ачаа тээврийн бизнесийн салбарт ажилддаг боловч за энэхүү чуулганд оролцож өөрийн дуу хоолойг илэрхийлэх магадгүй өөрийн авьяас чадвар туршлагаасаа монголчуудтайгаа хуваалцах ийм санаа зориг байгаа бол сайхан хор боломж танд олдож байна. За ингээд та бүхэнд Хойд Америк дахь ачаа тээврийн бизнес эрхлэгчдийн 2 дугаар чуулган уулзалт 5 сарын 17, 18-нд Чикаго хотод болох тухай тооч мэдээлэл хүргэлээ. За саяын мэдээнд гарсан мэдээллүүд, холбоо барих мэдээллүүдийг энэхүү мэдээний доор дискрипшнээс оруулж өгсөн. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэнд маш их баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзъя.